Манай Монгол улс Орос болон Хятад гэсэн хоёр их гүрнүүдийн дунд оршдог учраас аливаа дайн дайчин мөргөлдөн гэх мэт зүйлсээс холуур байд. Ерөнхийдөө бид асар том шуурганы төв дайх аюул амар жимэг амьдарцгаадаг үлээ. Гэвч сүүлийн жилүүдэд даян далхийн геополитик цэрэг улс төрийн нөхцөл байдал асар хурдтай өөрчлөгдсөн л байна. Жишээлбэл нэгэн цагт яриа хэлцээр аргаар шийдэгддэг байсан улс орнуудын их тайван үзэл хандлага одоо бол нуран унж дэлхийн улс орнууд эргэн дайнд үлдэж эхэллээ. Ялангуяа Европ дөрөнжвөө Орос Украины дайн мөн Ази номхон талын бүс нутаг дөрөнжвөө Америк ба Хятад улсын сөргөлдөн. Хятад Тайваныг эзлэх санаархал. Дээрээс нь ойрхон дорнод дөрөнжвөө Израиль болон Хамас, Иран зэрэг улсуудын зэвсэгт мөргөлдөөнөөс үүдээд дэлхийг амрах дараагийн том дайны харанга тасралтууд илцээр байна. Тэгвэл ирээдүйн нэгэн өдөр дэлхий дээр дайны гал дахин дүрлзэж Монгол улсын аюулгүй орчин тогтнох эрх ашигуд шууд зөрчигдөж бид өөрсдийн улс орон ард түмнөө ямар нэгэн байдлаар хамгаалах хэрэгтэй бол яах вэ? Хариулт нь ихэнгийн бид цөмийн зэвсэгтэй учир өөрсдийн улс орноо цөмийн зэвсгэрээр л хамгаална. Харин яаж бас хэрхэн гэж үү? Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ бид түүний тухай л ярилцах болно. Монгол улс хэрвээ цөмийн зэвсэгтэй байсан бол яах вэ? 1. Монгол улсын аюулгүй байдал. Монгол улс нь 1911 онд Манчин гүрнээс салдан тусгаар тогтнолоо сэргийг мандуулж өнөөгийн бидний цаг үе хүртлээр хэд хэдэн аюулгүй байдлын сорилтуудтай нүүр тулж байсан. Хэдийгээр энэхүү сорилтууд нь хүнд байсан ч Монгол улс зөв оновчтой бодлого удирдлагын ачаар тухайн сорилтыг даван туулж тусгаар тогтнол аюулгүй байдлаа баталгаажуулсан байдаг. Тэгвэл өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд бид ямар сорилтуудтай нүүр тулж исэн бэ? Бас өнөө цагт тэрхүү сорилт дахин ирвэл бид ямар үед өөрсдийгөө хамгаалах бүрэн эрхтэй вэ? Юун дөрөнд хэдүүлээ ардын хувьсгалын өмнөх үе буюу 1911 онд очицгоё. 1911 онд Монгол улс нь эргэн тусгаар тогтнолоо олж авсны дараагаар үүссэн хамгийн ихний бэрхшээл бол олон улсад хүлээн зөвшөөрөгдөх байв. Тухайн цаг үед хэдий Монгол Манжи харьяанаас гарсан ч олон улсад манай улсыг Хятадын нэг хэсэг хэмээн үзсээр л байж. Тиймээс үүнийг өөрчлөхөөр Монгол улс Орос, Хятад хоёр улстай яриа хэлцээр хийхийг оролдож байсан ч бүтлгүүцсэн байдаг. Ийхүү 1915 он болоход Хяхтын 3 улсын гэрээгээр Монголыг Хятадын бүрэлдэхүүнд автономит эрхтэй улс болгож манай тусгаар тогтнол томоохон аюул занлахыг бий болсон байна. Энэ цааш нь дамжирсаар эцэст нь 1919 онд Хятадын Сүү Шүжааны удирдсан цэрэг Монголыг эзэлж автономит эрхийг устгаж байжээ. Үүний дараагаар 1921 онд хэдийн барон Өнгөрний удирдсан цэрэг орж ирэн гамин цэргийг хөөсөн боловч эсэргээрээ өөрсдийн ноёрхлыг тогтоосон байна. Ингээд 1921 онд монголчууд зөвлөлт орд улсын дэмжлэгтэйгээр барууны цэрэг болон гамин цэргийг нутгаасаа хөөн гаргаж ардын хувьсгалыг мандуулан эргэн тусгаар тогтнолоо зарласан. Тиймээс цаг үе явсаар Монгол улс шин дүрм журм шижин орсоор 1930-аад оноос эхлээд шин аюул өсөв. 1932 онд Япон улсын дэмжлэгтэй Манжуу улс манай зүүн хилтэй залган байгуулагдажээ. Цаашлаад 1936 онд Өвөр Монголд Японы дэмжлэгтэй засгийн газар байгуулагдсан байна. Энэхүү хожим нь Японы эзэнт гүрэн бүгд найрамдах Монгол ард улсын бүрэн эрхт байдал тусгаар тогтнол руу шууд занл хийх болж 1939 онд халахын голд дайн хийсэн нь монголчууд зөвлөлт холбоот улсын дэмжлэгтэйгээр тусгаар тогтнолоо хамгаалан үлдэж. Ингээд 1945 он болж дэлхийн 2 дугаар дайнд дуусахад Сталины шахалтаар Хятад улс манай улсыг хүлээн зөвшөөрснөөр дэлхийн тавцанд Монгол улсыг тусгаар улс хэмээн үзэх болсон байна. Гэсэн ч Хятад улс нь 1945 оноос 1950 он хүртэл манай баруун хил рүү нийт 62 удаа довтлож хилийн мөргөлдөөнүүдийг хийж байжээ. Ийхүү 1960 он болоход Монгол улс шинээр байгуулагдсан бүгд найрамдах Хятад ард улстай сайн хөршин харилцаатай байсан ч 1962 онд Хятад зөвлөлтийн харилцаа илт муудснаас Монгол улсын аюулгүй байдал эргэн хөндөгдөж эхэллээ. Улмаар 1969 онд Хятад улс зөв толгойд улстай Дамааны арал дээр зэвсэгт мөргөлдөөн хийснээс үүдэж зөвлөлтийн 39-р харин Монгол улсад орж ирэн 1992 оны хүртэл байшиж. Энэхүү хугацаанд Хятадын талаас Монголын хил рүү цэргийн хүчээ эдгэж дайн бэлдэж байсан бөгөөд оргил үе нь 1979 онд тохиолж байсан. Монгол Хятад улсын хооронд дайнд итгэхэд их ойрхон байсан. Тэгин явсаар 1980 он болоход зөвлөлт Хятад улсуудын харилцаа эргэн зөөлрөж Монгол Хятадын харилцаа ч эргэн сэргэж. Эцэст нь Монгол улс 1992 онд арчилсан улс болж Хятадтай найрамдал харилцаа тогтоон зөвлөлтийн зэргийг гаргаснаар дэлхийд дахинд эвийг эрхэмсэн улс болохоо батлан харуулжээ. Хэдий тийм боловч манай улсад өөрсдийгөө хамгаалах эрх ашиг байдаг. Одоо харин бүгдээрээ Монгол улсын баримтлагын аюулгүй байдлын үзэл баримтлалыг товчхон танилцуулъя. 2010 онд Монгол улсын их хурлаас баталсан аюулгүй байдлын үзэл баримтлалд дурдсанаар үндэсний аюулгүй байдал гэдэг нь Монгол улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг хэлдэг байна. Тэгвэл манай улсын үндэсний язгуур ашиг сонирхол Монгол ард түмэн соёл иргэншил оршин тогтнох усаар тогтнол бүрэн эрхт байдал болон эдийн засгийн бие даасан байдал, үндэсний эв нэгдэл, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдшгүй байдал, бүрэн бүтэн байдал зэрэг ордгоо. Улмаар Монгол улс нь гадаадын зэвсэг талдаа үндэсний ашиг сонирхол занл хийлд учирсан тохиолдолд өөрийгөө бүрэн хамгаалах эрхтэй хэмээн манай үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал тусгасан байдаг. За тэгвэл ямар нөхцөл байдал Монгол улс нь аюулгүй байдлаа хамгаалахын тулд цөмийн зэвсэгтэй байж болох вэ? Монгол улс бол дэлхийд цорын ганц өөрийн санаачлагаар цөмийн зэвсэггүй статусыг олон улс болон үндэсний түвшинд хуульчлан баталгаажуулсан улс бөгөөд энэ бүс нутгийн тогтвортой байдал олон улсын их тайван үнэтэй хувь нэмэр оролдог. Монгол улс доорх 3 нөхцөл цөмийн зэвсэгтэй болох нөхцөл байдал үүсч болно. Гэхдээ энэ зөвхөн онлын хүрээнд гэдгийг та бүхэн санаарай. Эхнийх нь манай аюулгүй байдалд ноцтой занл хийл учрах. Хэрэв Монгол улсын тусгаар тогтвол бүрэн эрхт байдал шууд цэргийн занл хийл тулгарч уламжлалт батлан хамгаалах боломж хангалтгүй гэж
үзвэл Монгол улс өөрийн гэсэн цөмийн зэвсэгтэй болж болно. Хоёр дахь нь төвийг сахих бодлого өөрчлөх. Хэрэв Монгол улс яриа хэлцээр дээр суурилсан төвийг сахих бодлогосоо ухаарч цөмийн зэвсэг үйл дэлгэрүүлэх гэрээнээсээ сайн дураараа гарч шинэ аюулгүй байдлын үзэл баримталтай болвол цөмийн зэвсэгтэй болж болно. Сүүлийнх нь нөөц бололцоо бий болгох. Цөмийн зэвсэг үйлдвэрлэх техникийн чадвар санхүүгийн болон хүний нөөцийн боловч маш ихээр шаардлагатай. Тэгвэл ирээдүйн нэг өдөр Монгол улс цөмийн зэвсэг хөгжүүлэх бүхий технологи болон хүний нөөцийн чадвартай болол цөмийн зэвсэгтэй болох сонголт бидэнд гарч ирэх болно. Харин одоо хэлүүлээ Монгол улс цөмийн зэвсэгтэй болол ямар нөхцөл байдал үүсэх тухай төсөөлье. 2. Тусгаар тогтнолын сорилт. Монгол улс нь олон улсын цөмийн зэвсэгт үйл дэлгэрүүлэх гэрээг конвенцэд нэгдэн орсон байдаг. Энэ ямар ч тохиолдолд Монгол улс өөрийн нутаг дэвсгэр дээрээ цөмийн зэвсгийг байршуулж цөмийн зэвсэг хөгжүүлэх хөтөлбөрийг явуулахгүй гэсэн олон улсын өмнө өгсөн үүрэг амлалт юм. Тийм учраас Монгол улс үнэхээр цөмийн зэвсэгтэй болохыг хүсэж байгаа бол бидэнд маш даацтай, сайн шалтгаан ба шалтгаан нөхцөл байдал шаардлагатай. Тиймээс одоо Монгол улсын цөмийн зэвсэгтэй болоход хүрэх хоёр нөхцөл байдлын тухай авч үзье. Дээрээс нь бидний яг одоо энэ дурдах зүйлс бол бүгдээрээ зохиомлогдыг та бүхэн санаарай. 1. Аюулгүй байдлын сорилт. Ойрын ирээдүйд Орос, Хятад, Америк ба бусад улс орнуудын сөргөлдөөн ширүүсээр сүүлдээ томоохон хэмжээний дайны төвшөнд очив. Үүнээс үүдэж номхон талын бүс нутагт Америк улс, Хятадтай, Япон, Солонгос, Энэтхэг, Австрали гэсэн холбоотнуудын хамтар бүрэн хэмжээний дайн явуулав. Харин Европ төвд Орос улс нь Европын холбооны нутаг дэвсгэрлүү бүрэн хүчээр халдаж эхний 1 сарын дотор Латв, Литв, Эстон зэрэг Балтийн орнуудыг эзлэн авсны дараагаар хэдэн жилийг Польш улсыг эзлэн авахын төлөө дайтаж. Гэсэн ч энэ дайн эцэстээ ямар ч үр дүнгүй төгссөн ба дэлхийн томоохон орнууд зөвхөн маш их хүн хүч, эдийн засгийн хохирлуудыг амссан бөгөөд үүнээс үүдэж Америк, Орос, Хятад улс дотор тогтворгүй байдал үүсч эхэллээ. Тэнхүү эцэстээ Оросод иргэний дайн дэгдэж араас нь ч Хятадын дотоод нөхцөл байдал нэн хурцснаас үүдээд иргэний дайны гал дэлхий дахинд дүрлцэн эхлэв. Орос улсад шин зөвлөлт улс юм хэд хүндрсгээг бүлэглэл гарч ирсэн бол Хятадын олон мужид бослог гарч Хятадын үндэсний арим гих бүлэглэл ширүүн талааныг өрнүүлж байна. Иймээс Орос, Хятад улс өөрийн дотоод хяналтыг алдснаас үүдэж шин зөвлөлт улс Монгол улсын хойд хэлтэй залгадаг өөр байгалийн бүс нутагт хяналтаа тогтоож Хятадын үндэсний фронтч өөр монголчуудыг аймаглан устгаж эхэллээ. Тиймээс сүүлдээ энэ байдал нь хурцдсан ба хоёр тал хоёулаа Монгол улсыг авдаа дараалан занал хийлэх болж эцэстээ байдлын ажиллагаа явуулж өглөө. Шин зөвлөлт улс нь Монголын хойд аймагуд руу үе танк, явган цэргийн хамтаар довтлох болсон бол Хятадын үндэсний арим нь өмнөд зүгээс Пуужингаар Улаанбаатар болон бус томоохон хот аймагуудын төвдөд цогт өгч эхлэв. Иймээс Монгол улс ялчгүй аюулгүй байдлын асар том эрсдэлд орсон тул эцсийн сонголт гэжээ. Эхлээд Монголын үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь онц байдал зарлаж урд өмнө гаргаж байгаагүй шийдвэр гарав. Энэ бол цөмийн зэвсгийн хөтөлбөрийг аль биесээр эхлүүлэх вэ. Ингээд Орногов аймгийн гүнд хуучин ураны урхаг төвчглэн уран байжуулах нууц үйлдвэрийг байгуулж эхлэв. Учир нь ураны үйлдвэрийг газар дор барьснаас бусад улс ялангуяа хиймэл дагуулаас далдалж өөрсдийн хөтөлбөрийг нууц байлгах давуу талтай. Гэсэн ч технологийн хувьд Монгол улс нь бие даан цөмийн зэвсэг хөгжүүлэх боломжгүй байсан тул Пакистан улстай нууц хэлтсээр байгуулж цөмийн судалгааны лабораторийг нээн инженерүүдийг солилцсон ажиллуулж чиглэлээ. Үүнийг зэрэгцээ Монголын тагнуулын байгууллага Иранд амжилттай ажиллаж пластик буужингийн загваруудыг нь олж авав. Энэхүү цөмийн зэвсгийн хөтөлбөр ихснээс хойш 4 жилийн дараа Монгол улс нь анхны цөмийн туршилтаа говийн гүнд газар доор амжилттай хийж өөрсдөө дэлхийд дахин цөмийн зэвсэгтэй болсон тухай зарлав. Ингэснээр Монгол улс ч нүүб Америк нэгдсэн улс, Европын холбооны анхаарлын төвд очиж эдгээр улсууд Монгол улсыг 20 арга хэмжээгээр сүрдүүлж тулган шаардлагат эхэллээ. Гэсэн ч ерөнхий сайд нүүбийн энэ дээрээс итгэл тавьсан олон улсын байр суурийг эргүүлж чадсан бөгөөд тэрээр хэлж байгаа. Бид үнийг огтхон хүсээгүй. Тулгагдсан. Бид хин нэгэн рүү биш өөрсдөө хамгаалахын тулд цөмийн зэвсэг бүтээсэн. Хэмээн хэлж олон улсын дэмжлэгийг олж авав. Монгол улсын ард иргэд анхлан цөмийн зэвсэг бүтээхийг эсэргүүцэж байсан ба хойд ба өмнөд хийдүүд нь удаа дараа зэвсэг татлагад өртөж хүний аим эрсдэж гисэн тул цөмийн зэвсэг бол бидний эцсийн найдвар хэмээн үзэх болж. Гэвч энэ бүхний дараа Орос, Хятадын дотоод иргэний дайн түр намжиж айдас аюул занал хэл багасч эхэллээ. Иймээс завсрын цаг үед ч Монгол улс стратегийн хувьд зөөлөн хүчийг ашиглаж олон улсын ихэнх сахиулагчдыг өөрийн нутаг дэвсгэр дээрээ урин залж Орос ба Хятадын хил орчимд инхийг дэмжих ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж чадлаа. Ингэснээр явандаа Орос ба Хятад улсад намжуул байдал үүссэн бөгөөд Монгол улс цөмийн зэвсэгтэй болсон ч ашиглах шаардлага үүсэлгүй амар тайван цаг үед очлоо. Одоо харин дараагийн илүү хар бараан хувилбарыг авч үзье. Дотоод зөрчилдөөн. Олон жилийн турш эдийн засгийн тогтворгүй байдал, гадаад үр, ажилгүйдэл, инфляц зэрэг зүйлсээс үүдээд Монголын ард түмэн ихэнх доройт цөхрөнгөө барж эхэлжээ. Иймээс ажмаар монголчууд засгийн газарт итгэгдлээ улам алдсаар жагсаа цуглаам, инхцэмраагүй байдал үүсэж, Улаанбаатар хотоос эхлээд аймгийн төвүүд өдөржихтэй үүмэн самун дэгдэж эхлэв. Харин яг энэ цаг үед нэгэн хэд үндэрсгэг үзэлтэй популист улс төрч олон нийтийн дундаас асар хүчтэй дэмжлэг авч эхэллээ. Уг улс төрчийг хэдүүлээ Жавхлан гэд нэрлэе. Хэн нэг зүйрлээгүй шүү. Жавхлангой хуучин тагнуулын байгууллагад ажиллаж байсан офицер байсан юм байна. Тэрээр Монгол улсын одоогийн нөхцөл байдлыг хурцаар шүүмжилж манад байдаг улс төрийн намуудыг гадны гар хөл урууг чимээн цоллож өөрийгөө Монгол улсын цорын газ итгэл найдвар хэмээн сурчилж эхэллээ. Ингэснээр Жавхлангой төр дуудлага олон түвний итгэлийг авч асар урдан хугацаанд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн Монгол улсын ерөнхийлөгч болов. Тэрээр Монгол улсын ерөнхийлөгч болсны дараагаар хэдхэн сарын дотор цэргийн дэглэмтэй онц байдал зарлаж их хурлыг тарааж үндсэн хуулийг хүчингү болгож төр засгийн газар нэрийн доор өөртөө бүх эрхмэдлийг төвлөрүүлж эхлэв. Энэ үеэс Монгол улс дарангуулын засаг руу шилжиж Жавхлангойг эсэргүүцсэн бүх хүмүүсийг баривчилж сөрөг хүчнийг дарж хэвлэл мэдээллийн бүх эрсдлийг төр хянж тусгаар тогтнолын эсрэг утга авлахтай
зүйл ярьсан хэнийг шорон тойрон нэмэн хуулийг батлуулав. Эцэстээ Монгол улс дахин хилмидүүлэлт явагдаж мянган дээд боловсролтой хүмүүсийг бөөнөр 20 ангид руу илгээснээр Жавхлангойг эсэргүүц хөнгө боллоо. Үүний дараа Жавхлангой ард иргэдэд хандаж ингэж хэлж байгаа. Орос Хятадын цэргүүд хил дээр бөөгнөрч тагнуулууд нь манай улсыг эзлэн авсан байна. Монгол улсын дотор талаас нь хаглах ажиллагаа эхэллээ. Хэмээ мэдэгдэж асар өргөн талаастай суртар ухуулга хийж эхэллээ. Үүний дараагаар Жавхлангой бидэнд ганц найдвар бий. Тэр бол цөмийн тогтоон барих хүч гэсэн илтгэлийг олон нийтийн өмнө тавьж цөмийн зүсэг бүтээх үндэсний хөтөлбөрийг эхлүүллээ. Тэнх удаачгүй уран баяжуулах үйлдвэр ба пуужингийн үйлдвэрүүд нууц цэргийн баазууд говьд баригдаж эхэллээ. Эдгээр Жавхлангой энэ үйлдэлийг эсэргүүцэж гадаадын улс орнууд хориг тавьсан ч Монгол улс Хойд Солонгос ба Иран улсаас нууц гэрээний ачаар цөмийн зэвсэг үйлдвэрлэх бүх технологиг олж авав. Харин монголчуудын амьдрал ерөөс сайжраагүй юм. Жавхлангой дарангуулгснаас хойш монголчууд шууд дарлалд өртөн байнгын хяналтан дунд амьдарч нөхцөл байдал асар хүнд болжээ. Бүхнийг төрийн мэдэл авснаас үүдэж малын тоотлогоо эрс бууран Монгол улсын иргэд өсөглөнд автав. Гадаад улсуудын хоригоос үүдэж Монгол улс хүнс эм бараа шатхууны асар гүнзгий хямралд автсан ба Орос Хятад улс уж энэхүү үйлдэлийг буруу шасаар л. Ингээд 3-5 жил өнгөрөхөд Монгол улс газар дор цөмийн туршилт амжилттай хийснээр Жавхлангой хэвлэл мэдээлэлээр дамжуулан олон нийтэд Монгол бол шин цөмийн гүрэн хэмээн зарлаж дахин суртал ухуулга тарааж эхлэв. Хүүхдийн хичээлээр нь манай цөмийн бахархал гэсэн хичээл орж олон нийтэд бүхий суугаараа дамжуулан цөмийн зэвсэг бол манай цор ганц итгэл найдвар хэмээн суртал ухуулга давтаж эхэллээ. Жавхлангой цаашлаад Орос Хятад хоёр улсад Монгол улс руу цэргийн хүчээр довтлох аваас цөмийн зэвсэг ашиглах болно хэмээн сүрдүүлгийгч хэлгэлээ. Гэсэн ч Орос Хятад улсууд Монгол улс руу дайрах сонирхол огтхонч байгаагүй бөгөөд энэ бүхнийг маш анхааралтай ажиглан суусаар эцэстээ Монгол улсын дэлхийн давцанд ганцаардаж цөмийн зэвсэгтэй дарангуулын дэглэмтэй асар ядуу жижиг улс болон хойров. Ард иргэдэн ч айцсаар өдөрдөөж хурамч үдсний бахархлагаараа тэгжээгдэх болсон байна. Одоо харин багхан дүнэлтэй вэ. Монгол улс цөмийн зэвсэгтэй болсноор гадаад аюул занал хэллэг тогтоон барих боломжтой ч энэ нь олон улсын хориг хөршүүдийн эсэргүүцэл, эдийн засгийн хямрал, дотоод дарангуулын эрсдлийг ардаасаа дагуулах өндөр эрсдэлтэй юм а. Харин үүний оронд 3 дахь хөршийн баталгаа, тэнцвэртэй гадаад бодлого, эмнэгдэлтэй нийгмээр дамжуулан аюулгүй байдлаа илүү тогтвортой зөрчил багтаагаар хангах боломжтой байлаа. Тиймээс Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа болсон бид хүн ямар ч үед альва зүйлийг хүч ашиглан шийдэхгүйгээр ухаалаг байж аюулгүй байдлаа хамгаалах хэрэгтэй. Эцэст нь хүчээр шийдсэн зүйлс хизээч амжилт олохгүй. Монголчууд зөвхөн эвийг сахиж үйж л өөрсдийн аюулгүй байдал тусгаар тогтнолоо хамгаалж чадахыг бити мартаарай. Харин одоо энэ түргэд бичлэгээ өндөрлөе. Манай бичлэг таалагдсан бол та бүхэн лайкаа дарж subscribe хийгээрэй. Яг тэгвэл дараагийн бичлэг танд илүү хурдан хүрэх учраас subscribe хийхийг зөвлөж байгаа. Та YouTube сувгаа нээхээс эхлээд алгоритмыг зөв ашиглаж чанартай контент бүтээгээд ашиг орлоготой болтлоо хөгжүүлж бүхий л аргыг нийт ороод сурмаар байна уу? Тэгвэл анхаарлаа нааш хандуулаарай. Контентийг YouTuber болох нь зөвхөн олон танигдах эсвэл мөнгө олох биш ээ. Энэ бол таны дотоод сонирхол хүсэл санааг бодит амжилтанд өргөх гайхамшигтай арга зам байна. Эдгээр юу агцсан бэхээр контентын найрлага форматыг өөрөө зохиож сурах, алгоритмын учрыг нэгэнгүй ойлгох, тулгарсан бэрхшээл бүтлгүүтлийг даван тулах сэтгэл зүйн ур чадвар, бүр цаашлаад гадаад хэл дээр контент бүтээх, хиймэл оюун ухааныг бүтээлчээр ашиглах зэрэг агуулгууд багтсан байгаа. Та өөртөө хөрөнгө оруулж YouTuber болох аяллаа яг одоо эхлүүлээрэ. Хүн болгоны дотор л контент бүтээх гэсэн нууцхан хүсэл байж л байдаг. Үүнийг хийж үзэж байж л мэднэ. Тэгэхээр одоо эхлэхгүй л хэзээ эхлэх юм бэ? Та сургалтаа Задлан цэгийн вебсайтаар орж хүлээн аваарай.